Сайн байцгааны үзэгчтэй малчин компаниас явуулдаг зөвлөгөө нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид манайхаас борлуулж байгаа өөрийн нарны дэлгэц болон шинээр оруулж байгаа бүтээгдэхүүн талаар тайлбарлана. За мөн түүнчлэн манай үзэгчдээс ирүүлсэн бас нэг хоёр асуултанд хариулахаар бэлтгэлээ. За тухайлбал манай үзэгчдийн болохоор нарны дэлгэцийн чадал гэдэг юм дуусна гэж байдаг юм уу? Яаж хэмждэг юм бэ гэдэг тийм ээ. За дээр нарны дэлгэц маань өөрөө 20 жил баталгаатай ажиллаж чадах гэсэн юм асуулт ирүүлсэн байна. За мөн түүнчлэн нарны дэлгэцийг авахдаа ямар сайн байдаг юм бэ? Яаж сонгодог юм бэ гэсэн ийм асуултуудыг ирүүлсэн байгаа. Тэгэхээр эдгээрийг бас хариулах юм аа. За та бүхэн манайхаас нийлүүлж байгаа манайхаас борлуулдаг нарны дэлгэцийг бол мэднэ. За тэр нь төмөр хөнгөн цагаараа хамтаа 140 ватт 200 ватт тийм ээ 280 ватт ч юм дээ. Ийм их чадалтай нарны дэлгэцүүдийг манайх борлуулдаг. За тэгэхээр нарны дэлгэцийн чадал гэдэг нь ер нь юу гэдэг юм бэ гэж тийм ээ. За тэр 140 ватт гэж ярьж байгаа тэр бол яг тухайн нарны дэлгэц маань өөрөө бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа үед гаргах хамгийн дээд чадлын үзүүлэлт байдгийн. За тэр бүрэн хүчин чадал гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр за яг нар мандсан агаар тунгалаг тийм ээ ямар ч үүлгүй ийм байгаа үед нарны дэлгэц маань яг нарлага ихц байрсан. Яг ийм үед л хамгийн их чадлаа боломжтой байдаг. Тэр үеийн чадлыг бүрэн хүчин чадал гэж нэрлэдэг байгаа юм байна. За тэгэхээр нарны дэлгэц бол яг тэр болгон бүрэн хүчин чадлаа үзүүлэхгүй л дээ тийм ээ. Яа тэгэхээр нэгдүгээрт нь цаг агаараа нөхцөл байдлаас хамаарат тэнгэр маань өөрөө үүлтэй бүрхэг байж болно те тооцолтой байж болно. Нарны дэлгэцийн гадаргуу нь өөрөө бас тооцолтой те тоос бууцсан байж болно ч гэдэг юм а те. За хоёрдугаарт нь нарны дэлгэцийн байрлал нь яг нарлага өөрөө ихс байрлаж чаддаг бол бас тодорхой хэмжээгээр алдагдaltaй болно шүү. Тэгэхээр ер нь хамгийн дээд үзүүлэх хүчин чадлын техник үзүүлэлтгээд 140 ватт гэж бичсэн байгаа. За дараагийн асуудал нь хэрэгч хүн бол тухайн нарны дэлгэц 20 жил баталгаатай ажиллаж чадахгүй гэдэг ийм асуулт тавьсан байж байна. Тэгэхээр баталгаа гэдэг ойлголтыг арай өөрөөр ойлгох хэрэгтэй тийм ээ. Ер нь нарны дэлгэц нь өөрөө ажиллах боломж бол 40-оос 50 жилийн хугацаанд ажиллах юм чадвартай байдаг. Гэхдээ тэр 140 ваттаар хэдийн хугацаанд гарах вэ гэдэг л хамгийн чухал байна. Тэгэхээр анхны үйлдвэрлэлээс гаргасан хугацаанаас тийм ээ. Эхний 10 жилдээ бол яг тэр үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ажиллаж яадаг. Энэ бол хэмжээнд бол байж идэг гэж ойлгож байна тийм ээ. Гэхдээ хугацаанаа туршиж чадал нь бол зовоохон багасж бас явдаг байгаа. Жишээл энийг бол ер нь 5 жилийн шатлалтаагаар ч юм авч үзсэн байдаг л тийм ээ. Тэгэхээр эхний юу гэдэг юм 20 жилдээ бол энэ бол 95% ашигтай ажиллана. 95% хувийн хэмжээнд чадлаа гаргаж явна гэх тийм ээ. За тэгээ 25 жилээс цаашаа хахад энэ бол өшөө цаашаа буураад 90 жил бол 90% боллоо тийм ээ. 85 болоод 80% болоод гэдэг юм ингээ буураа явсан. Ийм үзэлт байдгийн шүү. Тэгэхээр энэ бол яг баталгаа гэдэг утгаар нь биш. Энэ бол тухайн энэ нарны дэлгэц хэдэн хугацаанд ажиллах боломжтой юм гэдэг тэрийг хэлж байгаа. За яг баталгаа гэдэг тийм ээ үйлдвэрийн баталгаа гэдэг юу гэж ойлгох вэ? Тэгэхээр энэ бол тухайн дэлгэцийг авж байгаа хүн өөрөө ямар нэгэн механик гэмтэл өгөхгүй учруулахгүйгээр яг хэвэн буруу зэрэг холбохгүйгээр ийм байгаа тохиолдолд энэ бол баталгааны тухай асуудал яригддаг бас яг бодит байдал дээр хүн бол ямар нөхцөлд салхишуурахтай ямар нөхцөлтэй цагаагаар ямар нөхцөлд байдаг билээ. Энэ бүгдээс хамаарх юм яг үйлдвэрийн баталгааг бол бас арай өөр ойлголт болох юм аа. Би ажиллах өөрийнх нь нас гэдэг утга дээр нь би бол энийг тайлбарлалаа. За ямар дэлгэцийг авбал зохимжтой вэ гэдэг ийм асуулт тавьсан байж байна. За мэдээж энэ нь дэлгэцүүд нь төрөл үн өртөг чадлын хэмжээгээд олон хүчин зүйлээс хамаарч хүн өөрөө сонголтоо өгөх ёстой. За товчхонтой хэлэх юм бол ийм бас байж болох юм л да. Энэ нарны дэлгэцийн гаргаж байгаа чадал 140 ватт. Гэхдээ аль болохоор бага талбайгаар тийм ээ их энергийг авах сонирхолтой байх шүү дээ. Байх ёстой шүү дээ бид нар бол тийм. Тэгэхээр ерөнхий габаритны хэмжээг бас хүн харгалзах ёстой байх л да. Магадгүй үүлээс гаргасан тэр техник үзүүлэлт 140 ватт гэдэг юм те тодорхой үзүүлэлт заасан мөртлөө хитргээ том байна гэдэг нь энэ дотор байгаа элементүүд нь жоохон таарах юм байна гэсэн. Өөрөөр дефекттэй алдагдaltaй байгаад бол тэрийг олон элемент нэмж тавьж ял тэр үүлдэрийн шатлал гэж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр аль бол габаритны хэмжээ багтаа тэгсэн мөртлөө чадал өндөртэй байхаар сонгох хэрэгтэй шүү дээ. За тэр талаас за дараад нь бол би нэг юм тайлбарлах гэдэг юм л да. Өмнө нь орж ижсэн нарны дэлгэцүүд бүгд өөр гэсэн юм хөнгөцг юм арамтай байсан. Арамтай тийм ээ. За энэ бол нэгдүгээрт нь салхишуурч бодоо тийм механик гэмтэл орохоос хамгаалсан. Хоёрдугаар энэ маань өөрөө бол шилээр хийгдсэн байдаг.
шилэн одоо илгэстэй тий. За тэр шилээгээ бол яг нэг араам бэхэлж өгсөн байх нь шүү. За гэтэл одоо сүүлийн технологи болохоор шинжлэгдээд одоо сүүлийн шинэ технологи бол ийм ялтсан байдалтай болж ирсэн байна. За энэ бүрийн нэмхэн ялтас уян байдалтай байдаг. Уян байдалтайгаар ийм гэсэн. Тэгэхээр манай компаниудаа яг ийм ялтсан одоо ийм нарны илгэцийг оруулж ирэхэд бэлтгэж байна. Одоо загвараа бол авцсан. Цаашаа бид нар яг бүтээгдэхүүнээ сайжруулах шүү. Одоо яг манай Монголын малчтай нөхцөл тийм ээ. Ашиглаад илүү эвтэйхэн байлгах тэр бүх одоо шаардлагуудыг тавиад бишээ сайжруулах явж байгаа. За жишээлбэл энэ дөрвөн булантай ийм нөхтэй энэ болохоор за дөрвөн булантай нөхтэй байна гэдэг нь бид нэр яг үүнийг Монгол гэрээ одоо юун дээр бол тийм ээ. Шууд уяагаар бэхлээд гэр дээр бэхэлж гин гэсэн шүү дээ. Энэ бол тусгай ямар нэгэн суур хэглэхгүй тийм ээ. Салхиан дуун нь хагаар нь ослтно гэсэн тийм асуудал байхгүй зүгээр нэгээр сайхан татаад ингээд дөрвөн талаас нь татаад хэлээд бичсэн байгаа тийм яг Монгол гэрээ Монгол гэрээ хэлбэрээр нь ч уян байдлаар холбогдох боломжтой болж байгаамаа гэсэн үг тийм. За энэ бол техник үзүүлэлтээ бол яг л 140 ваттыг гаргах боломжтой. Ийм одоо нарны дэлгэц байж байна. За яг ингээд тоолох юм бол энэ байрлаж байгаа нүүрний тоо бол яг адилхан байна тийм. Хамгийн гол нь яг энэ бол уян байдалтай хийгдсэн ямар нэг тийм шилэн одоо юм байхгүй ч гэсэн энэ бол мөндөр ч юм уу тийм. Хатуу юм цохигдоод байна хагаар нь хугарна гэсэн тийм бутар гэсэн ойлголт байхгүй болсон байна. Өөрөө бол ерөнхийдөө бол ардтай юм хөнгөн цагаан ялцтай суурилсан байгаа. Хөнгөн цагаан ялцтай тийм уян ялцтай суурилсан байж байна. За нэг онцлог тал бол яг араамтай одоо нарны дэлгэцүүд бол энэ цуглуулах кабель нь болохоор ардтай байрладаг. Тэгвэл энэ яг нэгэнд Монгол гэр дээр тавьж одоо шууд ямар нэг юм бэхэлж явуулаас цуглуулах кабель урдталт нь хийж гсэн байгаа даа. Үүнийг яг бид нар шууд энэ утсан дээр нэмэлт холбоотой хийж ивэл тэгэл дөрвөн талаас нь татчихуулах юм байгаа шүү дээ. За ийм байдлаар хийж орж иж байна. За энэ бол яг одоо илүү одоо сүүлийн технологи авах одоо зөөр тээвэрлэхэд ялбархан тийм ээ. Ялангуяа нүүдэл хийдэг ийм одоо манай Монгол малчтад бол илүү одоо яг хөнгөн авсаахан ийм болж гисэн ийм одоо байх нэ ийм бүтээгдэхүүн байх нэ. За техникийн үзүүлэлт бол 140 ватт мөн ялгаа байхгүй асал одоо 25-аас 40 жил за 50 жил ажиллах болцоо тий. Яг та ашиглалтай хугацаанд яг тодорхой хугацаанд өөрийнх нь хөтөн чадлал буурч идэг гэдэг л одоо ийм юм байдаг. Түүнээс энэ бол яг энэ бүр огт ажиллагаагүй болно гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. За энэ бүтээгдэхүүнээ бас нэг онцлогийг би та бүхэнд тайлбарлая. За урдны одоо төмөр амттай шилэн дэлгэцтэй бол тийм ээ яг нарлага ихц байрлаж яж хамгийн их чадлага гаргадаг. Тэрнээс хазгай байлгах юм бол нарны гэлмийн өөрөө энэ дэр бас тодорхой хэсэг нь ойгоо явчих байгаа шүү дээ тий. Гэрэл сарны явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бүрэн одоо яг тэр цалхай энерги үзүүлэлт нь буруу явчихдаг байхгүй. Тэгвэл энэ одоо уян нарны дэлгэцээ үлээх яг сайн анзаарах энэ жоохон бэржгэрдөө байгаад байгаа. Энэ гадар бол бэржгэрдөө гэсэн. Тэгэхээр энэ дээр бууж байгаа нарны гэрэл бол тийм ээ ташуу тусгалтай байсан ч гэсэн бүрэн сарниж алгалахгүйгээр дотроо хугараад одоо илүү их энерги өөртөө шингээж авах ийм хийстэйг хийгдсэнээр бас даваа талтай. Тэгэхээр энэ бол яг заавал нартай гэхгүй тийм ээ шууд нарнаас байхгүй байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр яг энэ бол одоо хүчлээ гаргаад ердийн одоо нэг шилэн дэлгэцээг бол илүү яг хэмжээнд одоо тог гаргах ийм чадвартай болсон байгаа. Бас нэг юм онцлогтой байна. За үүнийг би яг тэр одоо хуучин араамтай дэлгэцтэй харьцуулж харуулъя. Тэгэхээр хэдүүлээ тийш нэг явж изье. За үүнийгээ бариад хэдүүлээ яваадах юм. За энэ шилэн дэлгэцтэй очив. Ерөнхий гадна талын хэмжээ, ерөнхий хэлбэр хэмжээ бол дөхөө байгаа. За энэ бол яг хоёулаа 140 ваттын дэлгэцүүд шүү дээ. Ингээ хэмжээ нах юм бол энэ ерөнхий хэмжээний хувьд дөхөө байх нь шүү дээ. За энэ хэмжээний хувьд дөхөө байж. Тэгээд нөгөөх нь бол яг цэвэр шилэн гадуур одоо ингээл энэ дээр бол гэрэл байгаад галаж байгаа шүү дээ энэ бол. Тэгэхээр нарны гэрэл тусахад энэ дээр яг нарны гэрэл яг их тусч байгаа үед бол хамгийн их чадлаа гаргадаг. Жохон ташуу тусахад тэр хэмжээ чадлан буруу явчихж байгаа гэсэн үг тийм. За энэ харьцангуй өөрөө бол ийм иржиг гадуур тэр иржиг гадуур нь болохоор дотроо нарны гэрлийг өөртөө хуглаад яг дотшоо чиглүүлсэн одоо тийм тусгалыг үүсгэхээр энэний тэр гадуурын биржрийг бүр зориуд гэж хийчихсэн байгаа гэсэн үг. Зүгээр нэг бирж биш тийм ээ. Нарны гэрлийн тусгал нь дотроос харнахаар хийчихсэн байна шүү дээ тийм. За ингэсэн тохиолдолд яг энэ бол илүү их энерги шингээж авч байна. За хамгийн гол нь маш хөнгөн. Би одоо энийг сая ганцаараа өргөөл биднэртээ зэрэгцүүлээ харуулж байна тийм ээ. Уян хатан болсон. За тэгээ Монгол гэдэг шууд бэхлэхэд бэлэн ийм дөрвөн талтай нөхтэй тэрнээс нь ингээд тэлээд татчих те татлагаа татчих ийм боломжтой болсон. За та бүхэн нэг бяцхан туршилт үзүүлье. За эрдийн
энэ одоо хавтан болоо шилээр хийгдсэн байдаг. За ерөнхийдөө шил бол өөрөө бас хүчтгсэн шил, тодорхой хэмжээний даралт, одоо тодорхой хэмжээний цохилтыг даах чадвартай. Гэхдээ шил бол шил тийм ээ. За би энд бол зориод ийм төмөр багж барьчаа зогсож байгаа. За төмөр багжийг мэдээж би энд захвал энэ бол шилнээ дуувал гарц сонсогдох хэвээр. Мэдээж энийг хүчтэй захвал энэ бол яхаа магадгүй ботоод онцох аюултай байна тийм ээ. За тэгвэл бид нар энэ хавтанг бол яхаа яг энийг барьж байгаа энийг захиад бол яхаа нэлээд хүчтэй захиаддаг бол даа. Энэ бол ямар нэгэн бодрох юм байхгүй шүү дээ. Тэгээ хамгийн гол даваа тал ерөөсөө энэ дээр бол аюул байхгүй гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн хагарах бодрох тийм байхгүй гэсэн. Бат өхөө хувьд илүү сайн болж гэж байгаа. Бас нэг юм даваа тал байна шүү. Энэ бол яг манай нүүдэлчин одоо малчтад их даваа тал болж байна тийм ээ. Нэгэнт авсан одоо энэ үнэтэй нарны лэгсэг хүн яхаа нүүдэл суул хийж явахдаа унгаагаад хагалах тохиол бий. За бэхлээ суурьндээ босгосон байна. Суурь нь өөрөө хүчтэй салхин унаад маш их гэмтэх тийм тохиол гардаг шүү дээ тийм ээ. Суурь нь хөнцдөг. Тэгээд нарны лэгсэг нь ботроод унцдаг. Бүрэн хагаарч унахгүйс энд ингээл ямар нэгэн цуурд үсэл явцсан байхад энэнийг гаргах чадвал эрс буруу явчих байгаа байхгүй. Тэгвэл тийм цуурал, тийм үзэгдэл бол энэ дээр бол явагддаг бол хамгийн гол даваа тал. За энийг та бүхэн сайн яарлаа. За одоо энэ дэлгэцнийхаа Батөхийн туршлагыг хэд хэдэн янзаар үздэсгэе. За нэгдүгээр энэ бол өөрөө нугаралтай үед ямар нэгэн ууршаа хойш нугаад ямар ч асуудалгүй байгаад байна тийм ээ. За тэгээд доор бол яг тийм чулуун шал байгаа. За энэ чулуун шалан дээр энийг шидэж үзье. Тэгэхэд ямар шиг юм байх вэ тийм ээ. Чулуун шатан дээр шидэхээр ямар ч асуудал байхгүй. Хідэн чулуунгаас ямар асуудал байхгүй байна тийм ээ. Энэ унгахад ямар ч асуудал байхгүй байна. За энэ бол яг хаа энэ бол механикт бол ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн. За баг энийг энэ дээр би бол дээр нь гараа зогсон чинь бол дааж ин. Тэсээ би дээр нь ихэж болж байна тийм. За ингэсэд энэ бол угаасаа өөрөө бол яг шил биш учраас ямар нэгэн тийм гэмтэл авахгүй шүү дээ. Тэгээд энэ бол яг бүрэн бүтэн байгаа гэсэн. Бидний хаяга мачин, бидний овга мачин, бидний зурга мачин, бидний зэрэг мачин.